За hi guys, шинэ бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Өнөөдөр хэдүүлээ өөртөө итгэх итгэлийн тухай, нурууцах, мөр тэнгэр явах тухай, өөрийгөө хайрлах тухай, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх тухай ярилцахад бэлэн болсон байна. Тэгээд энэ бичлэгийг яагаад хийхээр болсон бэ гэхээр би Jordan Peterson-ийн амьдралын 12 дүрмийг уншиж байгаа байхгүй. Тэгээд энэний эхний 2 дүрм нь ерөнхийдөө энэ талаар гардаг учраас энэ талаар ярилцах гэж энэ бичлэгийг хийж байгаа гэсэн үг. За хамгийн эхлээд энэ ном ингэж эхэлдэг. Бид нар хоолны ширээнийхээ ард хавч итгэхээс нааш хавчны талаар тэр болгон бодоод байхгүй хаа. Тэгвэл хэдүүлээ хавчны талаар ярилцаж эхлэе гэд. Хүний тархины нейронтой хавчны тархины нейрон ер нь бүтцийн үед ерөнхийдөө систем явж жоохон төстэй байдаг учраас эрдэмтэд судалсан юм байна. Тэгээд хавчны амьдрал, хавчтан дээр болж байгаа процесс бүх зүйлс дээр нь судалгаа хийгээд тэгээд яг тэр нь хүний амьдралтай, хүний нийгэмд болж байгаа процесстэй хэр төстэй байгааг харьцуулсан талаар. За би ингээд өөрийгөө хавч гэж бодчихъя заяа. Мэдээж хэрэг би хавч юм чинь яг вэ гэвэл тав тухтай аюулгүй орчинд амьдрахыг хүснэ. Тэгээд дээрэс нь тэг шимт хичээлтэй хоол хүнс илбэг газар байхыг хүснэ. Тэгэхээр тийм газар болохын тулд би мэдээж хэрэг аянд гарна шүү дээ. Сайхан аялалд гарна. За ингээд би аялалд гараад далайн ёроол тавч болсон ингээд явж илаа. Тэгэд яг тийм газар оллоо. Үнэхээр таатай газар амьдрах гоё газрыг олсон чинь надтай яг ижлэх нэг хавч хайж явж байгаа тэр газрыг олцсон байлаа. Одоо бид хоёр яах ёстой вэ? Тэр газрыг хин хүчтэй, хин чадaltaй навна гэсэн. Тэгэхээр бид хоёр хоорондоо тэмцэлдэх хэрэгтэй болно. Яг энэ үед хоёр хавч урагшаа хойшоо ингэж бүжгэлж байгаа юм шиг хөдлөөд сахлаа ингэж хөдлөгдөг гэж байгаа. Ингээд өөрийнхөө хавчны нөгөө нэг юм хавчуураа ингэж бас хөдлөхөд хин хүчтэйгээ үзүүлэх ингээ хид хид үе шат байдаг. Тэгээд нэг нь нөгөөтг нь лүгээ юм шингэн зүйл цацна. Тэр шингэн зүйлсэд нь өөрийнх нь мэдээлэл байна гэсэн үг. Миний одоо хоёуг дуулах тийм хавчны юм хэмжээний юм том юм гэд. Тэнгүүт өөрийгтойгоо харьцуулаад нөгөө хавчин дийлэх үгүйгээр нь ингээд дүгнэлт гаргаа шийдээ дийлэхгүй бол тэгээд орхио яваад өгнө. Үнэхэрийн дийлнэ гэж бодоод ч юм уу альсэл тэмцэлтгийг хүсвэл эцэг хүртэл тэмцэлтэд. Тэгээд нэг хавчин бол үнэхэрийн хүн тохирол амсаад дахиж хизээч ийм дайн тулаанд одоо газар нутгийн төлөв дайн тулаанд орохгүйгээр ингээд цааштай амьдралаа дуусгадаг бол нөгөө ялсан хавчин ийм илүү өөртөө ихтэй бардан болдог. Тэг тим хавчинд ингээд бусад эмгчээ хавчнууд татагдаад яагаад вэ гэвэл таатай хоол хүнс байгаа орчинд аюулгүй одоо гэр орон зайд амьдарч байгаа учраас тэнд хамт байхын тулд бусад эмгчээ хавчнууд нь урд нь сэтгэнж эхэлдэг. Ингээд өөрийн үр удмаа тухайн хавчин үлдээдэг. Тэгээд дараагийн тулаанд орохдоо тэр хавч ялах магадлал нь илүү их нэмэгддэг. Харин ялагдсан хавч бол ингээд үнэхээр өөртөө ихтгэлгүй болоод тэр гүн гүнзгий харанхуй нөхлөөр нь ундаг гэж байгаа. Яг энийг хүнтэй ингээд зүүрлэнгүүт яг л хүний амьдралд байдаг процесстэй ижлэгэн процессоо гэж тайлбарлаж байгаа юм л та. За тэгвэл хүний нийгэмд яг энэ зүйл нь болдог бол хүний нийгэмд юм зэрэг зиндаа давхраг гэж байдсан шүү дээ. Ингээд санхүүгийн хувьд тэ амьдрах орчны хувьд гэдэг ингээд бүх зүйлээр нь ингээд харьцуулаад бид нэр ингээд ангилж чадна. Яг энтэй ижлэгэн бүхэл амьтны ертөнцид яг ийм зүйл байдаг. Тэгэд үүнийг нь болохоор жишээ болгоод фермд амьдардаг дахиануудад хүртэл яг ийм тонших зэрэглэл гэдэг зүйл байдаг юм байна. Энэ нь юу вэ гэхээр за би ферм идсэн ингээд фермд орж ирээ дахиануудаа хоол тэжээл тариаг нөхөх гээд ингээд цацлаа. Тэгэхэд бүгд дайраад ингээд тоншиж байгаа юм шиг боловч бодит байдал дээр хамгийн эхлээд манлайлагч, ялагч өөртөө ихтэй одоо дахиан нэрээд тэр одоо хоол хүнсээ идэнэ. Тэрний дараа дагалдагчд нь ирж идээд тэрний дараа хөөрөн баясагч, дэмжигчд нэг юм алиалагч төрхтэй нэг хэсэг нь идээд хамгийн сүүлд нь хамгийн сул дорой өөртөө итгэлгүй ингээд үдсөд шавартай ойлцсон юм дундаас нэг хідэн тариа олж идүүл идээд ингэдэг гэж байгаа. Тэгээд ямар нэгэн байгалийн гам шиг нэг халдвар төвчин энэ төр тохиоллоо гэж бодоход хамгийн түрүүнд тэр сул дорой ийм бүлгийн доод давхрагийнх нь үгүй болдгоо. Энэ яг хүний нийгэмдэр хүртэл үнэндээ байдаг зүйл. Тэгэхээр та аль болох дээшээгээ ингээд илүү тав тухтай орчинд амьдардаг, эрүүл аюулгүй байдалд, эрүүл хоол хүнсээр дутдаггүй, амжилттай өөртөө ихтэй нэгэн болохын тулд ингээд хичээдэг байх шаардлагатай гэсэн санааг илэрхийлээд байгаа. За тэгвэл өөртөө ихтэй хүн ялагч амжилтанд хүрсэн хүнээс ямар даавар ялгардаг вэ гэвэл оксидоцин, серотонин буюу аз жаргал ингээд амжилтын дааврууд ялгардаг юм байна. Энэ дааврууд ялгарсан үед тэр хүн өөртөө итгэл нь хэд дахин нэмэгдэн ямар нэгэн зүйлийг ингээд хийхдээ илүү итгэлтэйгээр бүрэн дүүрэн ингээд эцсийн үсч чаддаг.
чадвартай байдаг бол ялагдагч өөртөө итгэлгүй одоо хүнээс ямар даавар ялгардаг вэ гэвэл оксопамин, инсулин, кортизол гэдэг дааврууд ялгардаг юм байна. За тэгэхээр одоо энэ өөртөө итгэлгүй байдлыг бий болгоод байгаа дааврууд нь ямар хор уршигтай юм бэ гэдэг талаар одоо хэдүүлээ ярилцъя. За танаас ингээд кортизол ялгарлаа. Ингээд стрессийн даавар тийм. Одоогийн өөрийнхөө байгаа байдалтай итгэлгүй байж магадгүй хин нэгнээс ингээд найзаасаа ч юм уу өрсөлдөгчөөс ингээд дутуу юм шиг мэдрэмж ингээд авч иж магадгүй тийм. Тэнд яг л хамт сурж исэн хин нэгэн чи амжилттай яваа. Та ингээд амжилтгүй байгаа юм шиг мэдрэмжийг авч иж магадгүй. Тэрнээсээ болоо стресс гэх юм бол танаас кортизол даавар ялгарна. Кортизол бол стрессийн даавар. Стрессийн даавар нь юуг өтөөж өгдөг вэ гэвэл инсулинийг өтөөж өгдөг. Инсулин гэдэг одоо даавар нь яадаг вэ гэвэл цусны дах сахарын хэмжээг тогтворжуулах зорилготой байдаг. Тэгээд инсулиныг хит их ялгархаар бие организм маань хоол хүсэж эхэлдэг. Дөнгөж саяхантай хоол идээд өөрийн шимт хичээлээ хангалттай авцсан хэрнээ стрессээс болоод ингээд инсулин даавар чинь ялгархаар дахиад хоол хүнс нүүрс ус нь хийдэд. Ингээд та идэж эхэлнэ. Үүнээсээ болоод нөгөө таргалалт буюу хит их итсэн учраас хит их илүүдл нүүрс усыг чинь таны гидэс болон бусад ингээ биеийн хэсэг чинь ингээ нөөцлөд үлдээчдэг юм байна л дамжуулаад үүнээсээ үүдээд таргалалт гэдэг зүйлтэй нүүрт тулна. Ингээд хит их таргалсан хүний өөртөө итгэл нь бүр буураад тэгээд хөдөлгөөний дутагдлалд орно. Хөдөлгөөний дутагдлалд орсон хүний сэтгцийн хувьд эрүүл сэтгэхийн хувьд бас асуудалтай болоод сэтгэл готрол хямралд орох бүр эрсдлийг бий болгодог юм байна. Тэгээд ямар нэгэн байдлаар ийм тохиолдолд орсон бол яаж тэгвэл амжилттай болж өөртөө итгэлээ нэмэгдүүлэх юм бэ гэхээр танд яг одоо тулгарч буй асуудлуудыг хүлээн зөвшөөрөөд бодитоор хараад үүнийг даван туулахын тулд ямар нэгэн хариу үйлдэл хийх шаардлагатай л гэдгийг зүгээр л энгийнээр хэлж байгаа. Хамгийн эхлээд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөр, дараа нь энэ асуудал нөхцөл байдлаас гарах арга замыг эрэлхийл. Мэдээж хэрэг ялагч сэтгэл зүйтэй хүмүүсийн нөгөө нэг серотонин окситоцин илүү байдаг гэсэн ш. Ер нь бол дийлэн хүмүүсийн юм дундаж байдаг юм байна л да. Серотонин окситоцин энд кортизол ингээд дааврууд нь ялагч хүнийх жоох ингээ ихсээд эхлэхээр илүү өөртөө итгэлтэй болно. Ялагдагч хүнийх болохоор нөгөө даавар нь ихсээд эхлэхээр итгэлгүй байдал нэмэгддэг. Тэгвэл бидний биеийн хилэмжийг бидний тарих бие организм бас мэдчихийдгээ. Та ингээд үнэхээр аз жаргалгүй байгаа ч гэсэн ингээд инех юм бол танаас аз жаргалын серотонин окситоцин ялгарч эхэлдэг гэж байгаа. Тэгэхээр гадуур алхахтаа хүртэл нуруу тэнгэр мөр зих өөртөө итгэлтэй харц дээшээ алхах юм бол танаас одоо тэр дааврууд ялгараад хүссэн хүсээгүй та өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Тэгэхээр яг энэ энгийн хэрнээ жижигхэн зүйлсийг та амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Үнэхээр та хүнд байдалд асуудалд унтчихсан байгаа бол нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд үүнээс гарах арга замыг эрэлхийлээрэй гэдгийг ерөнхийдөө зөвлөд байгаа. Ингээд ер нь эхний дүрм дээрээ иймэрхүү зүйл гараад дуусч байгаа. Хоёр дахь нь болохоор өөрийгөө хайрлах тухай, өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх тухай. Хоёр дахь дүрм. За энэ дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр хүн өөрийнхөө үр хүүхдийг ингээд амар их хайрладаг хэрнээ өөрийгөө хизээч тэгж хайрладаггүй. Үнэхээр сонин хин нэгний өмнө хариуцлага хүлээхдээ үнэхээр хичээдэг хэрнээ өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээхсэн үедээ хичээж чаддаггүй. Тэгэхээр та өөрийнхөө өмнө хариуцлага хүлээгээд өөрийнхөө төлөө жоохон ч гэсэн хичээгээч гэдгийг нэг энэ бүлгээр хэлж байгаа. За нэгэн сонирхолтой жишээ гарч байгаа юм л та. Амьтанд хичээдэг хүмүүсийн нэг маш сайн мэддэг баг. Өөрийнх нь биеийг ингээд муудаа жоохон ханаад манад хүрлээ гэж ботход за яг үдэ тэгж жагаад идэгчих байлгүй тэгээд зөнгөөр нь хайчдаг. Харин өөрийнх нь амтны тижээвэр амтны ханаад тусаа ч юм уу ямар нэгэн өвчин тусаад өөрөөсөө илүү анхаарал хандуул санаа зовдөг. За одоо яах вүлээ гээл малын имлэгт очиод им бичүүлж аваад тэгэл тэр бичүүлсэн юм яг л цагийнхан дагуугүй л тэгээд өөрийнхөө тижээвэр амтныг имчилж чаддаг. Харин өөр дөрий тийм байж чаддаггүй гэнэ л т. Одоо нийт им бичүүлж авдаг хүмүүсийн 3-ны 1 нь яг үндэ бичүүлсэн имээ худалдаж авдаггүй. Худалдаж авсан хэсэг хүмүүс нь тэрийг яг хэлсэн одоо цагийнхан дагуу ууж чаддаггүй. Тэгээд за үнэхээр тэгж уугаа дуусгалаа гэхэд дараа нь дахиад авах хэрэгтэй байсан имээ авдаггүй. Тэгэхээр хүмүүс яг үндэ хамгийн их хатуу ханддаг хүн бол өөртөө л хатуу ханддаг юм байна. Тэгэхээр өөрийгөө та жоохон ч гэсэн хайрлаач тий. Бас нэгэн энгийн жишээ байна л да.
өөрийнхөө төлөө өөрийгөө хайрлах гэдэг нь та эрүүл байх хэрэгтэй. Өөрийнхөө бие физиологи, сэтгэл зүйн одоо эрүүл мэндэд хүртэл анхаарахыг хэлээд байгаа шүү дээ. За өнөөдрөөс би биеийг үнэхээр амар гоё хөгжүүлнэ. Би ингээд таргалтаасаа салнаа ч юм уу те. Би гоё биетэй болно гэд та өнөөдөр амлалт өгөөд өнөөдөр та хичээгээд 3 хоногийн дараа яг хөргөчнийхөө хувьд тоол идэж зогсож идэг гэж байгаа байхгүй. Өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж өөрөө өөрийнхөө өмнө ингэж үүрэг хариуцлага авч чаддаггүй. Тэгэд өөрийгөө хүн хамгийн их хайрлаж чаддаггүй гэж байгаа. Амьдралынхаа турш хинт хүн хамгийн их худлаа ярьдаг байвал хүн өөрөө өөртөө худлаа ярьдаг. Тэгэхээр өөрөө өөртөө үнэж өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чаддаг нэгэн байгаарэ гэдгийг ерөнхийдөө энэ 2 дугаар дүрмээрээ төлхөө тайлбарлаж хэлсэн байгаа. Яг ярьсан энэ хоёр зүйлээ багцлаад хэлэх юм бол өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэхийн тулд нуурууцыг мөр тэнгэр алхаараа аль болох ингээд асуудалтай нүүр тулаад тэрийг даван туулах чадвараа сайжруулах юм бол таны өөртөө итгэж өссөн хүсээгүй нэмэгдэх болно. Хоёрдугаарт өөрийгөө хайрлах тухай. Та хэн хүнээс илүү өөрийгөө хайрлаж чаддаггүй байх. Тэгвэл ядаж одооноос өөртөө жоохон ч гэсэн анхаарал хандуулад өөрийгөө хайрладаг байгаарай гэдгийг ерөнхийдөө хэлхийг хүслээ. Тэгээд ингээд бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Баярлалаа.